Багнуур дүүргийн прокурорын газраас хүний эрхийн үндэсний комисстой хамтран 2025 оны 11-р сарын 24-ний өдөр хяналтын харьяа, цагдаа, шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн болон 20 ангийн 78 алба хаагчдад сургалт хэлэлцүүлгийг хийлээ. Үндсэндээ шударгаашуулах эрх гэдэг бол гэмтэргийн тухай гомдол мэдээллийг бүлээн авсан үеэс эхлээд 20 хал эдлээд дуус хүртэх процесс бол шударгаашуулах эрх гэдэг энэ агуулгад бол хамаарагддаг. Монгол улсын нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрхэт гишүүн болсноор олон улсын гэрээ конвенцэд үе шаттай нэгдэн орж ирсэн байдаг. Тухайлбал хүний эрхийн түгээмэл тунхаглалт 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийдэхийн эсрэг конвенцэд 2000 оны 11-р сарын 2-ны өдөр нэгдэн оржээ. Дэлхийн улс орнууд бол заавал энэ эрүүл шүүлэх болох гэмтэргийн доотлолт нь дээрх үйлдэл завдсан бэлтгэсэн эрүүдэн шүүх гэмтэрэгт хамаарна гэж заавал ийм тодтголуудыг ингэж бичиж өгдөг. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Инх Болдон эрүү шүүлт тулгах гэмтэргийн тодорхойлолт, эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн үзэл баримтлал, хүний эрхийн үндэсний комиссийн судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн референт мандах нь эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт, тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Улс Болдон Багнуур дүүргийн нутаг дэвсгэрт явагдаж буй мөрдөн шалгах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц байдал, эрүү шүүлтээс ангид байх эрх, анхаарах асуудал сэдвээр тус сургалт явуулж хэлэлцүүлгийг үр дүнтэй зохион байгууллаа. Нөхрийнх нь үйлдсэн гэмтэрэгтэй холбоотой нотлохоо олохын тулд гэр бүлийн гишүүд төрөл төрөсөд рүү маш хүчтэй сэтгэл санааг шанган зоох шинжтэй үйлдэлүүдийг хийж байгаа бол энэ эрүүдэн шүүх гэмтэргийн агуулга руу орно. Маш олон хаалттай хаалганы цаана нүднээс далд байх ёсгүй үйлдэл гарсан. Эрүү шүүлт бол тэдгээр юм. Эрүү шүүлт нь олон хэлбэрээр ихэнхдээ эмзэг нэгний нэр төр эрхэм чанарыг үүсгэдэг бөгөөд дэлхийн аль ч улс оронд гарч болзошгүй. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол нь эрүү шүүлтийг зогсоох арга зам юм. Энэ нь хариу үйлдэл үзүүлэхээс илүү урьдчилан сэргийлэх, буруутгахаас илүү хамтын ажиллагаанд үндэслэдэг. Нэмэлт протокол нь улс орныг нээлттэй байж бүх хорих газарт очиж хяналт шалгалт хийх боломж бий болгохыг шаарддаг. За нэг жилд эрс нийт гомдол мэдээлэл жишээлбэл 16 онд 527 гомдол мэдээлэл ирж ирсэн бол үүний нэг 40 эрүү шүүлттэй холбоотой ийм гомдол мэдээлэл ирж ирсэн байна. За хамгийн сүүлийн 2025 оны 10 сарын байдлаар өнөөдрийн байдлаар гэхэд нэг 46 гомдол мэдээлэл бол зөвхөн эрүү шүүлттэй холбоотой ийм гомдол мэдээлэлүүд бол комист ирсэн байна гэж. Хүний эрхийн зөрчил гарах асуудалтай холбоотойгоор мэдлэг мэдэгдэхүүн өгч байгаа нь талархууштай зүйл боллоо гэж үзэж байна. Нэлээд үр дүнтэй сургалт болж өнгөрлөө. За мөн эрүү шүүлт гэж Монгол улсад хэрхэн өргөмж байна. За мөн гадаадын улс орнтой харьцуулсан судалгааг танилцуулсан бидний бас мэдлэг мэдээлэлтүүл хэрэгтэй зүйл болж өндөрсөн. Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссоос улсын ерөнхий прокурорын газартаа байгуулсан санамж жижиг эрүүдэн шүүхээс урдсан сэргийлэх гомдол мэдээллийг шалгах чиглэлээр баталсан төлөвлөгөө өдөрдмжийн дагуу дүүргүүд болон орон нутгийн газар хэлтсүүдэд энэ эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн чиглэлээр явуулж байгаа сургалтын нэг үргэлжлэл болгож өнөөдөр Багнуур дүүргийн прокурорын газрын санаачлагаар энэхүү сургалтыг зохион явууллаа. Багнуур дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цагдаа, шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн болон 20 ангийн алба хаагчид эрүү шүүлтээс ангид байх зарчмыг мөрдөж, хэрэгжилтийг хангаж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хүний эрхийг алхам тутамдаа хангаж, альва хүний эрхийн зөрчлийг мөрдөн шалгах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, прокурорын хяналтын шатанд гаргахгүй ажиллахыг прокурор, мөрдөгч, шинжээч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдаа Багнуур дүүргийн прокурорын газраас уриалж байна. Эрүү шүүлт тулгах гэмтэргээс урьдчилан сэргийлье. Багнуур дүүргийн прокурорын газар.